Сувьцад компани 1958 онд үүсэн байгуулагдаж 2006 оноос бүрэн хөгжлөгдөн олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани болсон. Сувьцад компани өнөөдөр 1300 гаруй хувьцаа эзэмшигчдийн үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болон өргөжөөд байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр компани 2024 оны санхүү үйл ажиллагааны тайлан, дүрмийн өөрчлөлт, ногдлон шиг хуваарлалт зэрэг гол асуудлыг хэлэлцэж санал хураалтаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн 24 онд Сувьцад компанийн хувьд бол борлуулалтын орлого 30%-аар өсч нийт 198 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 16 тэрбум төгрөгийн бол цэвэр ашигтай ажилласан байж байгаа. За 24 онд бидний хувьд бол одоо үйлдвэрийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийгээд за үйл ажиллагаагаа бас эхлүүлсэн байж байгаа. Тэгээд энэхүү ажлуудыг бас танилцуулаа. Мөн зах зээл дээр шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүнийхэн борлуулалтын явцыг бас хэд хувьцаа зэмжтэй танилцууллаа. 2024 онд Сувьцад компани Су-2 нэртэй шинэ төслийг эхлүүлж, үйлдвэрийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ экспортлох чиглэлийн стратегийн суурь бүтцийг бүрдүүлжээ. Мөн шинээр ашиглалтанд орсон офис ажилчдын цэцэрлэг, фитнес, урамшууллын систем зэргээр ажиллах орчныг сайжруулсан байна. Тодорхой хувь нэмэр оруулъя гэж бодож явдгийн. Тэгээ энэ хүрээнд олон хувьцат компани хувьцаа манай ард түмэн эзэмшдэг гэж би боддгоо. Энэ дотроос Сүү компани бол бас нэгэн үүрэг оройлтой оролцдог компаниудын нэг. Ялангуяа хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах, энэ ногдол ашигын бодлого, үйлдвэрийн хөгжилтөнд бол нэгэн үр дүнтэй сайн ажилтдаг компани нэг гэж боддог. Тус компани зүгээс 2025 онд бүтээгдэхүүний Азийн зах зээлд экспортлох бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Эрүүл мэндийг дэмжих зорилготой Pit Probiotic цовруул, Super Sүү, амтлаг тараг зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд эрэлттэй амжилттай борлогдож байгааг ч онцолсон юм а.